Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Та нар сэтгэл гэж юу болохыг мэдж байгаа юу? Нэг их олон хүн гараа өргөсөнгөө шүү. Харин би 40 хүрэхээс л өмнөхөн мэдж авсан. Танд сүнс, сэтгэл, бие байгаа. 3 хэсгээс бүрдэж байгаа гэсэн үг юм. Та дахин төрөх үед Бурхан бидний сүнсэн дотор оршиж байгаа юм. Бурхан цэвэр бус, ариун бус газарт байж чаддаггүй учраас тэр бидний сүнсийг зөвхт болгодог. Тиймээс л бидний Библиэлд ариун гэж нэрлэдэг бөгөөд Есүс Христ дотор Бурханы зөвхт байдал дотор бүтээгдсэн гэж хэлдэг юм. Та бидний сүнсийг ариун болгохыг тэр өөрөө хийдэг. Тиймээс бид нар сүнсний үр жимсийг гаргадаг. Хэрвээ та сүнсээр төрсөн бол танд хайр, баяр хөөр, төвчээр, хүндлэг, зөөлөн, өөрийгөө хянан захирах болон сайн сайхан бүгд цогцолж байдаг юм. Бид бүхэн би Христ дотор Бурханы зөвхт байдал байгаа гэж итгэж хэлж байгаа бол Бурхан бидний сүнсэнд бэлэг болон ирсэн гэдгийг ярьж байгаа юм. Та би бол төвчээртэй. Өөрийгөө хянан захирдаг гэж хэлдэг мөртлөө хараахан энийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэегүй байж болох юм аа. Би та нарт харин амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замын зааж өгөх зааварчлагч нь болмоор байна. Тэгэхээр Бурхан биднийг энэ дэлхий дээрх бүх хүмүүстэй хамт байхдаа сайныг үйлдээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл тэрнтэй харилцаатай хинээс ч болов сайн зүйлэл урган гардаг. Тийм ээ. Гэтэл бидний сүнс болон биеийн хэсэг болох сэтгэл маань хогоор дүүрсэн байх юм бол сэтгэл сүнсэндээ захирахдаггүй. Тэгээд Христэд итгэгч мөртлөө сэтгэл тань махан биедээ захирагдж байна гэсэн үг юм. Гэхдээ үнэн шударгын төлөө бидний амьдрал байдаг гэдэгт суралцах хэрэгтэй. Бид бүгд л энэ амьдралдаа суралцаж, өөрчлөгдөж, өсөж, бас төлөвшөж байдаг. Тэгэхээр бид сэтгэлээ сүнсэндээ захируулж сурна гэдэг нь өдөр бүр Библийн бүлгийг уншаад хэрэгтэй юу үгүй юу бас амьдралын турш цуглаанд суусан ч хэрвээ та үгэн дотор орж тэрнийг тунгаагаагүй бол танд ямар ч ашиг тус байхгүй. Яагаад гэхээр та мэдээлэл аваад л байдаг. Мэдээллийг аваад л байдаг. Гэтэл үнэндээ бидэнд илчлэлт хэрэгтэй юм. Сурсан зүйл хэрэгжих нь маш чухал байна. Амен. Гэхдээ үгийг хэрэгжүүлнэ гэдэг нь юу болохыг дуулал болон сургаалт өгсөн номонд үгийг сонс, хайрл, хүлээж ав, даг гэж маш ойлгомжтойгоор тайлбарлаж хэлсэн байгаа нь надад таалагддаг. Хэрвээ энэ хэлсэн бүгдийг биелүүлэх юм бол бидний сүнс илүү хүчтэй болсоор байна. Харин бид махан биеэ хоолохгүй байх юм бол юу болох бол гэж бодож байна. Мэдээж хэрэг. Махан бие хоолгүй бол улмал сул байгаад л байна. Гэхдээ бидний сэтгэл оюухан хүсэл болон сэтгэл хөдлөл сүнсээр удирдуулдаг учраас бидний сүнс хүчтэй бол зөвөр бодоход суралцж чадна. Бид зүгээр л өөрийн хүссэн болгоноо хийдгүй. Бидний хүсэл нь Бурханы хүсэл болдог учраас түүний биднийг хийгээрэй гэж хүснийг л хийхэд бид суралцах болно. Тийм шүү, бүгдээрээ Бурханд магтаал өргөцгөөе. Өнөөдөр бүгдээрээ сэтгэлээ хэрхэн захирах талаар суралцах болно. Минь өнөөдрийн үгийн төлөө танд баярлалаа. Надад туслаарай.
Би үргэлж та бүхэндээ сайныг заагаад та бүгдийг хүлээж аваад Есүсийн нэрээр өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Лук 21:19 Та нар өөрсдийн төвчээрээр амиа олж авна. Бид олон жил нилээд ишлэлүүд уншиж байгаа мөртлөө тэрнийг бүгдийг хэрэгжүүлдэггүй. Тийм үү? Одоо бүгдээрээ энэ ишлэлийг тунгааж үздэгэ. Өөрийн төвчээрээр гэж хэлж байгаа нь нэг юмны төлөө тууштай явахыг хэлж байна. Миний хэлэх дуртай зүйл бол юмд эхлэл, үргэлжлэл, төгсгөл гэж байдаг гэдэг. Бид ер нь эхлэлд нэг их анхаардгүй зүгээр л баярлаад л сэтгэлийн хөөрлөөр эхэлдэг. Тийм ээ, би Христэд итгэж болчлоо, тийм ээ. Эзэн минь ээ, надад төвчээр хайрлаач ээ гэж. Та илүү сайн сурах хүртлээр залбирах болно. Тэгээд нэг мэдсэн та Бурхантай 30 жил алхсан байх ба. Та төвчээр хэрэгтэйг мэдэж байгаа учраас та үргэлжлүүлэн төвчээрийн төлөө гуйсаар байна. Яагаад гэвэл танд Бурханы тусламж хэрэгтэй гэдгийг илүү ухаарсан байна. Энэ бүхэн надад хүнлэг байхад туслаач гэж гуйж байгаатай адилхан юм. Үнэхээр зоригтой итгэгч мөн л бол энэ зүйлийг үргэлжлүүлэн залбирсаар явах болно. Тэгээд та залбираад л тэгээд хүснээрээ төвчээртэй даруй ийдэг болж болох юм. Даанч олон хүмүүс дунд хүргэж үргэлжлүүлж чадахгүй хайдаг нь үнэхээр харамсалтай юм а. Тийм болохоор үргэлжлүүлэх төвчээр хэрэгтэй байгаа юм. Хэрвээ та төвцээр байгаа бол танд шагнал байгаа. Танд заавал шагнал байгаа шүү. Энд гайхшраад байх шаардлага байхгүй юм. Мэдээж эцэст нь очиход ямар нэг шагнал байхгүй бол хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхэд хэцүү шүү дээ. Хэрвээ цалин авна гэдэг нь таны хувьд тодорхойгүй байгаа бол хэн ажилдаа өдөр бүр явах вэ? Тийм биз? Бурхан үнэхээр бидэнд төлбөр төлөх болно. Мэдээж мөнгө өгөхгүй л дээ. Тэр бидэнд баяр хөөр, амар тайван, зөвхт байдлыг өгнө. Биднийг халамжлан, бид сайн үр жимсийг л хүртэх болно. Бурханыг дагснаар олон гайхалтай зүйлүүд байгаа юм. Библиэлд төвчээртэй байснаар гайхалтай байх талаар хэлдэг. Танд энийг хийх болно гэдгээ хэлээрэй. Та өнөөдөр надтай хамт байж миний хэлснийг хүлээж авч байгаа бол гэртээ хараад за Бурхан минь ээ, би энийг хийх болно гэж хэлэх болно. Эцэст нь бидэнд шагнал байгаа. Төвчээр чиний сэтгэлийг эзэмдэх болно гэж зарим Библийн орчуулга дээр хэлдэг. Тэгэхээр бид сэтгэлээ эзэмдэж болно. Эсвэл бидний сэтгэл биднийг эзэмдэж болно. Би олон жил Христэд итгэгч байсан боловч ийм хичээл сонсч байгаагүй. Миний сурч байгаа зүйлүүд онолын холбоотой зүйлүүд л байдаг байсан. Гэтэл бидэнд сэтгэлтэй холбоотой сурах зүйл хэрэгтэй байна. Бид өөрсдийн сэтгэл хөдлөлийн талаар мэдэж ойлгох хэрэгтэй байна. Маргааш та бүгдд өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох талаар зааж өгөх болно. Та нар сонирхолтой байна уу? Бид бүгдд л сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. Би яагаад байгаагаа ерөөсөө ойлгохгүй байна гэж бүгд л хэлдэг. Хэрвээ та юу мэдрээд байгаагаа ойлгохгүй байвал хэрвээ та эмэгтэй бол эрэгтэй хүнд хэлээд үзтээ ойлгох болов чи яагаад байгаа юм бэ гэж хэлэх баг. Ашгүй дээ, тэр ойлгож байгаа юм шиг байна. Амен. Бид сэтгэлээ захирахыг сүнсээ захирдаг шиг яаж захирахаа сурахгүй бол бидний сэтгэл биднийг захирах болно. Мөн оюун бодол шинжлэгдээгүй бол тэр байдлаараа л амьдралаа удирдуулж миний сэтгэл хөдлөл намайг захирна гэсэн үг. Тэгснээрээ би хүссэн бүхнээ авч чадахгүй болохоор баяр хөөртэй байхаа болно. Би өөрийгөө захирах бус харин миний оюун бодол хүсэл сэтгэл хөдлөл намайг захирах болно. Та магадгүй баярлахгүй л байх л да. Гэхдээ та нарын зарим нь иймэрхүү нөхцөл байдалд одоо ч байгаа бах. Энийг танд шууд хэлж байгаад та баярлахгүй л байгаа бах та. Төвчээргүй байдлаа бид биеэрээ харуулдаг бол төвчээрээ сүнсээрээ захирах хэрэгтэй. Би та бүхэнд Библиэс 5 ишлэл уншиж өгье. Төвчээртэйгээр хараарай. Лук 8:15. Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шудраг зөв зүрхэндээ нандинаж төвчээртэй байж үр жимсээ өгөхсөд юм а. Төвчээрээр бид өөрсдийгөө хэрхэн дадлагжуулах вэ? Тэгэхээр үргэлжлүүлээд.
Баг багаар өдрөөр үргэлжлүүлээд вэ. Та нарыг инээгээд байхаар хэлхээ болохоос. За. Одоо Еврей 11-р бүлгийг харцгаая. Мэдээж бүх бүлгийг харахгүй л дээ. Би та нарт уншаад өгье. Бидний нэрлэлгээр итгэлээр бүгдийг хийх тухай гарна. Та нар итгэлээр бүгдийг үйлдэх гэдэг үгийг сонсч байсан уу? Еврей 11-р бүлэгт итгэлээрээ хүмүүс ямар гайхалтай зүйлс үлдэж байсан тухай гарна. Итгэл гэдэг бол Бурхны хүч, мэрэгэн ухаан болон түүний сайн гэдэгт нь бүх талаар итгэж найдан тэрнийг налах гэсэн утгаар хүмүүс хэрэгэлдэг үг юм. Итгэл гэдэг нь бас бидний үзэж хараагүй боловч бид байгаа гэдэгт итгэж найдаж байгаа зүйлсийн баталгаа юм а. Баталгаатай болох хүртэл надад итгэл байх болно. Өөрөөр хэлэх юм бол миний зүрхэнд хинч надаас булаахгүй. Өөрөө нүдэрээ харах хүртлээр байсаар байгаа зүйл юм. Би Бурхны мөнх байдлыг ингэж л мэдэрдэг. Бид тэнд очиж үзээгүй боловч Библиэлд Бурхан бидний зүрх сэтгэлд мөнх байдлыг аль хэдийн суулгасан. Тиймээс бид энэ амьдралаас өөр зүйл байгаа гэдгийг мэдэрдэг учраас л бид энэ амьдралаа мөнхийн зүйл зориулдаг. Зарим нь амиаж өгч байсан ба бид хизээж хараагүй зүйлдээ маш ихээр итгэдэг юм. Энэ чинь л Бурханд болон Есүст итгэх бөгөөд тэр биднийг итгэлээр амьдраасаа гэж хүсдэг. Бидний амьдралынхаа бүх зүйл дээр иймэрхүү итгэлтэй байгаасаа гэж тэр хүсдэг юм. Би энийг олон жил мэдээгүй явсан. Надад итгэл байсан. Би Есүст итгэдэг байсан. Гэхдээ би энэс бусад талаараа муухайг байжтэй. Би амьдралын минь өөрчилж чадах зүйлд итгэж найдаагүй байсан юм. Миний яриад байгаа зүйл юу болохыг та бүх ойлгож байна уу? Олон хүмүүс чуулган 7 хоног бүр явдаг. Тэд Есүст итгэдэг боловч яг үүндээ бүхий л амьдрал руугаа оруулаагүй байгаагаа сайн нэгтэлж хараагүй л байдаг. Таны итгэлийн жинхэнэ үнэн төрх ийм л байна. Би хүүхэд байхасаа л бэлгийн хүчирхийлд өртөж байсан. Өөрийгөө бусдаас өөр хүн л гэж бодож байсан. Тиймээс л миний амьдрал маш замбраагүй байсан. Гэтэл энэ сатаны хэлсэн худлаа зүйл байсан. Тэгэд хинч надад хэлээгүй учраас би энэ худал зүйлд үннийг олж мэдэх хүртлээр итгэсээр байсан юм. Итгэл бол ийм л байдаг. Та итгэлээр гайхалтай зүйлсийг хийдэг. Би өнгөрсөн амьдралаа эргээд харахтаа би яаж тэр амьдралаас энэ хүртэл яваад энэ зогсож байгаагаа ч мэддэггүй. Гэхдээ мэдээж би энийг тэрэг хийж байсан зүйлүүдээ санддаг л да. Энэ бүхэн зөвхөн итгэлээр баттайгаар итгэснээс л бий болсон. Зөвхөн итгэлээр л. Тиймээс өнөөдөр та бүгдийг итгэлийн талаар суралцаасаа гэж хүсэж байна. Хараад байхад бүгд л итгэлтэй харагдаж байх чинь. Заримдаа бид шинэ хүмүүс ажилд авдаг. Тэд нэр Joyce жоохноос ахиж байгаа болохоор миний ажлын байр баталгаатай болов уу гэж надаас маш ихээр асуудаг. Нэрээ шүү. Тийм л үсттэй. Хэн ирээдүйдээ баталгаагүй ажилд орохыг хүсгэвдээ, тийм үү? Бидний аюулгүй баталгаа Бурханд л байдаг. Хэрвээ бид бусдыг харж баталгаа хүсэж байгаа бол сүнсээр удирдуулах хэрэгтэй юм. Та энд байх хэрэгтэй юу, хэрэггүй юу? Гэхдээ заримдаа хүмүүс таныг иймэрхүү амьдралаар амьдрахыг сонгосны чи хараад магадгүй солиотой байхаа гэж боддог биз? Гэхдээ би танд хэлье. Та хэрвээ өөрийнхөө амьдрыг гэж бодож байгаа бол амьдралдаа өчөөхөн зүйлийг ч арай ядан хийх болно. Харин итгэлээр амьдрах юм бол та боломжгүй зүйлийг ч хийж Бурхан таны амьдралд өөрийгөө хүчтэй гэдгийг харуулах болно. За, одоо бүгдээрээ Еврей 11-р бүлгийн 3 шиг харцгаая. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Итгэлээр Янох үхлийг үзэшгүй дээшээ аваачигдав. Тэр шууд явчихсан байх нь. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Нохо итгэлээр хөвгч авдар барьсан. Итгэлээр Авраам явсан. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдлгүй гарч явв. Хэн ийм зүйл хийдэг байна?
Орон гэрээ орхиод өв болгоо авах гэж байсан нутаг руу явхаар дуудахдаа дуулууртай байв. Ер нь бол та харуул би явъя гэсэнтэй адил байна. Сара бараг 100 хүрч байж хүүхэдтэй болсон. Бүсгүүчүүдээ та нар энийг ойлгож байна уу? Тэр амьдралаа өөрчилсөн цэвэршилт болоогүй байсан байна да. Тэгээ тэр хүүхэдтэй болж хэлэлцээр амжилттай болсон байна. Яг л байгаагаар нь. Тийм ээ, яг байгаагаар нь би хэлсэн шүү. Итгэлээр Авраам соригдохдоо Исаакийг өргөв. Тэр Бурхныг бүгдийг хангагч гэдэгт итгэж байсан. Исаак ирээдүг харж байсан учраас Яаковыг ивээсэн. Йосеф итгэлээр олон гайхамшигтай зүйлс хийсэн. Мосе итгэлээр бас гайхалтай зүйлсийг хийсэн. Гэх мэтчлэн цааш нь зөндөө олон зүйлс байна. Тэгээд 12 дугаар бүлэг 1-р ишлэлдэр хэлсэн зүйлс гэвэл номон дээр бичигдэж багтахааргүй олон зүйлс байгаа гэж бичсэн. Ягд гэвэл 11-р бүлэг урам өөх олон гэрчлэлүүдээр дүүрэн. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэд үлэмжих гэрч нартай тул альва саа тодгорва амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Та нар саналаа ширтгэ болоод над руу харвал сайн л байна. 12-ийн 1-р ишлэлийг сайн хараад аваарай. Тиймээс гэдэл бүгдээрээ сайн судлах болно. Анхаарлаа сайн хандуулдаг юм шүү. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэд үлэмжих гэрч нартай. Библиэлд жоохон сүрдүүлгийн үгс байна уу таагүй юу? Альва саа тодгорва амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж Бурхан биднийг хойшин татдаг гим нүглийг хөөн зайлуулаасаа гэж хүсдэг байх нь. Энэ нэг ихтэй зүгээр л Бурхан минь энэ бүгдийг надаас холдуулаач гэдэл болох юм биш ээ. Бүгдээрээ гүйцгээе. Гүйцгээе. Гэхдээ машины зогсоолын төлөө уралдах биш шүү. Гүйцгээе. Бүгдээрээ төвчээртэйгээр гүйцгээе. Өмнө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Паул энийг амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэлсэн. Тэр би сайнны төлөө тулалдсан. Би уралдаанаа дуусгасан гэж хэлсэн. Би ч бас ингэж хэлмээр л байна. Бүх зүйлээс илүүтэйгээр ингэж хэлхийг маш ихээр хүсэж байна. Бурхан надад өгсөн бүгдийг хийгээд дуусгасан байхыг хүсэж байна. Амен. Хэн тэтгэвртэй гарахыг хүсгэвдээ би ч бас хүсэхгүй байна. Еврей 10:36 Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Энд төлөлтийн талаар маш тод гарч байна. Амлагдсныг хүлээж авахын тулд энэс илүү зүйлийг хэлсэн ишлэлийг та нарт одоо би хэлж өгье. Дуулал 37:7 Эзэн дотор дуугүй байж тэрнийг төвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү игдүүц. За төвчээр гэж юу хэлээд байна уу? Энэ юу гэсэн үг юм болоо? Энэ нь хүлээх хэрэгтэй гэсэн үг. Хүлээхээс ч илүү гэсэн үг л дээ. Хүлээх гэж юу хэлээд байна вэ гэдгийг би танд хэлээд өгье. Бид энэ амьдралд авах гэсэн зүйлээ удаан хүлээх нь илбэг бөгөөд хүлээлт маань арай богино байж хүлээж авах гэсэн юмаа эрт авчих юм бол маш их баярлдаг бөгөөд тэгээд л үргэлжлүүлээд дахиад л өөр зүйлийг хүлээж эхэлдэг. Би 40 жилийн хүлээлт гэдгийг ойлгоход зарцуулсан байна. Гэхдээ одоо бол харьцангуй сайн болж байгаа шүү. Яагаад гэхээр би хүлээхдээ тийм ч сайн хүн биш л дээ. Хэрвээ та хүлээж сурахгүй юм бол үнэхээр тааламжгүй амьдралаар амьдрах болно. Тийм биз дээ? Та үргэлжил нэг зүйлийг хүлээж байдаг. Энэ чинь зүгээр л амьдралын чинь нэг хэсэг юм шүү дээ. Тэгээд тэр төвчээртэй хүлээ гэсэн.
Хүлээхдээ төвчээртэй байх нь чухал байна. Энд чинь хүлээж байхдаа бидний хандлага ямар байх талаар хэлээд байна. Хүлээлт гэдэг бол найдах юм. Хүлээлт нь үргэлжил сайн зүйл болох гэдэл байна да. Өнөөдөр би амжилттай байна баха. Миний хүү өнөөдөр хар тамхинаас гарах шийдвэр гаргана бах. Өнөөдөр л гэдэг. Саяхан би нэг зүйл сурсан. Би үнэхээр гайхалтай зүйл уншсан. Тэр намайг бүр сэргээсэн шүү. Юуны тухай вэ гэхээр хэрвээ бид хүмүүсийн төлөө залбирч байгаа үед Бурхан юу хийдэг нь үнэхээр гайхалтай. Бурхан тэр хүмүүсийн толгойд нь ойлгох бодол ухааныг өгдөг гэж хэлсэн. Бурхан үнэхээр ухаантай. Би заримдаа залбираад л үгийг судлаад байж байхад гэнт толгойд ботол зурс хийж орох явдал байдгийн. Тэгэд магадгүй би Библийг судлах хэрэгтэй гэж боддог. Бас сонголт хийх хэрэгтэй болдгийн. Таны залбирал хин нэг ямар нэгэн зүйлийг үйлдэхэд хүргэхгүй. Гэхдээ бидэнд Бурханаар дамжин хүрдэг. Харин Бурхан тэдний толгойд таны залбирсан зүйлийг сануулж тэд энэ бол миний санаа байна гэж муухарлан буруу бодчихгүй бол Бурхан өгсөн болохыг мэднэ. Энэ үнэхээр гайхалтай биш гэж юу? Би залбираад л орхих хэрэгтэй. Ягд гэвэл Бурхан болон тэр хүний л хийх зүйл үйлдсэн байдаг. Хэрвээ тэд ирээд танд миний ийм л юм амжилттай боллоо гэхээр нь би энэний чинь төлөө залбирсан юм аа. Би залбирсан юм гэд байх шаардлага байхгүй. Хэрэгтэй байсныг хийж өгснийг тэд өөрсдөө ойлгож байвал болно. Гэхдээ бид залбирангууд Бурхан тэр хүнд санаа өгдөг нь гайхалтай биш гэж юу? Харин бид өөрсдийнхөө төлөө залбирх юм бол Бурхан бидэнтэй ярьдаг. Эсвэл бидний толгойд санаа төрүүлж өгдөг. Библиэлд тэрний хүслийг биелүүлэхийн тулд Бурхан бидэнд бодлуудыг өгдөг гэж хэлсэн. Гайхалтай. Тэгэхээр бид сайн зүйл тохиолдох болно гэж найдах, бас хүлээх л хэрэгтэй байх нь. Сайн зүйл тохиолдох болно гэж найдаж хүлээ. Ямар ч үед юмс өөрчлөгдөж болно. Гэхдээ би төвчээртэй хүлээсээр л байна. Эзнийг хүлээн гэдэг нь тэрнийг харж, тэрнийг хизээж хийж өгч магадгүй хэмээн хүсэн хүлээх юм. Тэгэхээр Бурхныг хүлээх нь иймэрхүү л байх нь. Бидний дотор хүлээлт байсаар л байдаг. За. Яков 5:7. Тиймээс ах дүү нараа эзнийг эрх хүртэл төвчээртэй байх тун. Энд хэрвээ чи хүлээвэл гэж хэлээгүй. Тиймээс ах дүү нараа эзнийг эрх хүртэл төвчээртэй байх тун. Харах тун тариачин хөрсний үн дүр жимсийг хүлээдэг. Тариалан ч яаж найдаж хүлээдгийг хэлж байна. За одоо бас чухал зүйлийг хэлэх болно. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортолно тэсвэртэй хүлээдэг юм. Бид нарт хүн болгоно л сэрэмжтэй байх цаг гэж байдаг. Би үргэлжлүүлэн залбирсаар, гэмшсээр, үгийг судалсаар л байх болно. Би үргэлжлүүлэн сайн хүмүүстэй нөхөрлсөөр л байх бөгөөд тэднээс урмыг авах болно. Би Бурхны хаанчлалын ажлыг үргэлжлүүлэн хийсээр л байх болно. Би үргэлжлүүлэн явсан газар болгондоо ивэл болсоор л байх болно. Би Бурханд итгэсээр л байх болно. Би муу сүнсийг эсэргүүцээр л байх болно. Та магадгүй би лав хийхгүй би энийг чинь хийсээр байгаа залхаж байна гэж хэлж болох юм. Би танаас нэг асуулт асууя. Миний энэ хийж байгаагаас хавьгүй илүү хийх зүйл танд байгаа мó? Зүгээр л Бурхантай хамт байхаас илүү сайн, жоохон ч гэсэн сайхан санаа танд байхгүй байхаа гэж би бодож байна. Тийм үү? Таны хийсэн өөр сонголт бүр таны ирсэн тэр газар руу тань аваачих л болно. Энэ дэлхий дээр хин зүйл хийхийг хүсэх үү? Хэрвээ ийм өөр сонголт хийж байгаа бол та анх эхэлсэн зүйлээсээ битгий ухраарай гэж хэлмээр байна. Бурхан хамгийн сайн шүү. Амен. Бүгдээрээ би хийж чадах болно гэж хэлээрэй. Та итгэлээр амьдарч болно. Тэгснээр та хийж чадна гэж бодоогүй байсан зүйлүүдээ Бурхны тусламжтайгаар хийж чадах болно. Бурхан хүчрхэг гэдгээ танд харуулах болно. Бид амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд Бурхны үг л бидний найдвар байх болно. Бурхны үгэнд таны амьдралыг өөрчлөх хүч байгаа. Бурхан таны дотор ажиллаа хийх болно. Бурхан таныг ивэг өнөөдөр бидэнтэй хамт байсан баярлалаа.